Сайн байна уу? Цэцгээ Life and Love Coaching podcast-д тавтай морилно. Энэхүү сувгийн маань онцлог бид хэнийг ч буруутгахгүй. Харин бидний дотоод зурчлыг ил болгох асуудал бүхий үнэнтэй зөөлнө. Бас зөрөгтэйгээр нүүр тулах болно. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв би яагаад гэр бүлтэй хүн рүү татагдсан юм бол би яагаад нууц амраг болжав. Миний зорилго бол би чамайг буруутгахгүй, шүүмжлэхгүй, бас ёс зүй мараал заахгүй. Харин чиний дотор юу болоод байгааг, яагаад чи энэ боломжгүй мөн бусдын нүдээр хориотой энэхүү харилцааг сонгох болсныг толдох акшныг л би болгохыг хүссэн юм. Чи өөрийгөө ойлгож эхлэх үед л хамгийн зөв шийдвэр аяндаа гаргах болно гэдэгт би итгэж байгаа шүү. За нэгдүгээр хэсэгт сэтгэл зүйн өсөглөн ба таталцал гэдгийг авч үзье. Нууц амрагийн хувьд би яагаад гэр бүлтэй эсвэл боломжгүй тэр хүн рүү татагддаг юм бэ? Энэ бол зөвхөн тохиолдол биш л дээ. Чиний сэтгэл зүй дотор явагдаж буй маш хүчтэй механизмуудыг илэрхийлж байдаг. Үүний хамгийн нэгдүгээрт би ховор байдал ба хориглолтын эффект гэдгийн талаар ярмаар байна. Хүний тархи төрөлхийн олдоц багтай хязгаарлагдмал зүйлийг илүү үн цэнтэй гэж хүлээн авдаг байхгүй юу? Сэтгэл судлалд үүнийг scarcity effect гэд нэрлэдэг. Гэр бүлтэй хүн бол яг үүндээ аль хэзээний сонгогдчихсон. Дээр нэмээд чамд зориулж буй цаг хугацаанд хязгаартай. Энэхүү ховор байдал нь түүний үн цэнийг чиний дотор үнэндээ л хиймлэр хийсвэрээр өсгөөд байдаг. Тэгэхээр авахд хэцүү учраас л энэ маш үн цэнтэй гэдэг тийм нэг төрөгдлийг үүсгэждэг байхгүй юу? Чи зүгээр л нэг дэлгүүрийн лангуун дээр ганцхан үлдсэн ба тэр улаан дайшинс гэл бодоод үз. Чи дэлгүүрт явж байгаад нөх гоё тийм улаан дайшинс харлаа гэж бодъё тийм ээ. Гэтэл тэр дайшинс дэлгүүр дотор дүүрэн өрөөтэй бүх арцмэр нь байвал чи за дараа болъё доо зөндөөл байна шүү дээ гэсэндээ тоолгүй өнгөрч магадгүй. Гэтэл лангуун дээр ердөө ганцхан ширхэг үлдлээ гэвэл чи тэр л дайшинс чиний хувьд хамгийн гоё, хамгийн чухал мэт зүйл мэт болж хувирч байгаа. Чи тэр дайшинс чамд зохиж байна уу? Чиний загвар мөн үү гэдгийг тунгаахч сөхөөгүй. Үнийг л авах юмсан гэдэг бодол чамд бий болж эхэлдэг байхгүй юу? Яг харилцаан дээр энэ бол бодит байдал болоод эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлтэй хүн яг л тэр ганц үлдсэн эсвэл хин нэгнийх аль хэзээний болчихсон дайшинс мэт л харагд. Тэр хүн бусдад сонгогдсон. Түүний цаг хугацаа маш хязгаартай. Өөрөөр хэлбэл чи заримдаа өдөрт 1-2 цаг уулзах боломжтой л байж магадгүй тийм ээ. Яг энэ байдал түүнийг чиний нүд маш үнэтэй, маш ховор мэтэр харуулчихдаг. Баяр ёслолоор хамт байж чадахгүй байгаа чамд түүнийг ингээд илүүтэй их хүсэх, тэрхүү сэтгэл зүйн тийм өлсөглөн гэдэг зүйлийг үүсгээд эхэлдэг байхгүй юу? Хэрв тэр хүн ганц бий байгаад чиний өмнө 24 цаг бэлэн байсан бол магадгүй чи түүнийг одоогийнх шиг онцгой гэж харахгүйсэн ч байж мэднэ. За тэгэхээр хоёр дахь зүйл бол өөрийн үн цэнийг батлах буюу ялалт байгуулах гэсэн мэдрэмж. Чиний дотор би ингээд хангалттай сайн билүү гэдэг бага насны асуулт магадгүй хариугаа хүлээгээд тийм ээ дотрыг чинь гэлжигдээд байж магадгүй. Хэрвээ би түүнийг эхнэрээс нь булааж аваад өөртөө анхаарлыг нь хандуулж чадвал би үнэхээр онцгой юм байна шүү дээ гэдэг нэг далд логик энд нуугдастай ажиллаад байдаг. Яг үндэ энэ бол хайр биш. Харин өөрийнхөө үн цэнийг ялалтаар дамжуулж батлах гэсэн оролдлого л байдаг. За тэгвэл би чамд нэг жишээ барья л да. Чи ямарваа нэгэн тэмцээнд тэргүүн байрны төлөө өрсөлдөж байгаа гэдээ ер нь өөртөө төсөөлөд бод тийм ээ. Үндэ тэр уралдаанд ямар ч өрсөлдөгж байхгүй. Хин ч оролцоогүй бол чи төрүүлсэн ч байсан би үнэхээр мундаг болохоор төрүүлвөө. Аль эсвэл хүн байхгүй болохоор л төрүүлвөө гэдэгт эргэлзэж эхэлнэ. Баяр хөөрч баг байна гэдэгт би итгэлтэй байна. Харин олон жил ингээд бүр бэлтгэгч гэсэн маш хүчтэй аврагын эсрэг чин тэмцээнд орох юм бол тэг өөрөөр хэлбэл маш олон жил бэлтгэгдсэн албан ёсны эхнэрийнх нь эсрэг чин тэмцээнд ороод тэр хүний анхаарлыг өөртөө татаж чадвал яах вэ гэдэг асуултын ардл энэ бүх нууц эргэлдээд байгаа. Чи тэр авраг хүнээс илүү гарч түүнийг эзэмшиж байсан цаг хугацаа халамж анхаарлыг нь булааж авч байгаа мэт тэр мэдрэмжийг өөртөө төрүүлэх байхгүй. Энэ үе чиний тархинд би тэр хүнээс илүү юм биш. Би тэрнээс илүү зүсгэлэнтэй, илүү ухаантай, илүү онцгой учраас тэр авраг биш. Би ялагч боллоо шүү дээ. Маш хүчтэй.
батламжийг өгч эхэлдэг. Чи тэгэхээр өөрөөсөө асуул та. Чи тэр хүнд үнэхээр дурлсан уу? Эсвэл би түүний эхнэрээс эсвэл нөхрөөс илүү гэдгээ л батлах гэд тэр мэдрэмжид дурлцаад байгаа юм уу? Яг энэ асуултыг чи заавал өөрөөсөө асуугаарай. Хэрвээ тэмцээн дуусаад чи ялагч болоод ирвэл тэр хүнтэй албан ёсоор ингээд за эхнэр нөхөр та хоёр боллоо шүү гэд үлдэх үед нөгөө өрсөлдөгч байхгүй болоод эхэлнэ. Чиний үндсэн дахиад л нөгөө хинч байхгүй юм шиг хоосон мэт санагдаж эхлэх тохиолдол байна. Тиймээс чи өөртөө би хинтэй ч өрсөлдөхгүйгээр зүгээр л байгаагаараа үндсэнтэй хүн гэдгээ мэдрэх энэ үед ялтын төлөөх нөгөө харилцаа чинь сонирхолгүй болж эхэлнэ. За 3 дугаарт сэтгэл хөдлөлийн аюулгүй байдал гэдгийн талаар би танарт хэлж өгье л доо. Ойр дотн байдлаас айдаг эсвэл хин нэгэнд дурлаад одоо түүнээс маш гүн шарах сорив авсан хүмүүс ямар нэгэн байдлаар айцтай болчихсон байт. Тийм учраас гэр бүлтэй хүмүүсийг сонгохдоо энэ аюулгүй гэдэг тэр мэдрэмжийг авч байгаа юм санагддаг. Чи тэр хүнтэй хизээж хамт амьдрахгүй. Өдөр тутмын ахын асуудал, санхүүгийн маргаан, эсвэл нөгөө хүнийхээ муухай тийм занг өдөр тутам төвчээд байх шаардлага байхгүй. Чи зөвхөн түүний хамгийн гоё чамд л зориулж бэлдсэн тэр нууцхан мөчүүдийг л хамтдаа өнгөрөөх хэрэгтэй болдог. Яг энэ утгаараа яах вэ? Тэр гэр бүлтэй юм чинь бид хизээж бүр нийлэхгүй шүү дээ гэсэн хамгаалтын бодол чиний толгойд үргэлж байж байдаг. Энэ нь чамайг хин нэгэнтэй хит ойртож, сэтгэлээ бүрэн нээж, ингэчснийхаа дараа дахин хаягдахаас ч хамгаалж байгаа мэд тэр аюулгүй мэдрэмжийг чамд өгөөд идэх байхгүй. Тэгэхээр чиний дотоод нөгөө шархлах вийдэ гэдэг айцаас хамгаалах нэг төрлийн бүр бамбай болоод өгч өгдөг. Тэгэхээр одоо чи яг өөрөөсөө нэг асуугаад тах та. Би энэ хүнд үнэхээр дурлсан уу? Эсвэл өмнөх өвдөлтөөсөө бий болсон тийм бодит харилцаанаас айсан цонхны ингээд цаанаас хараад үлдэхийг амьдралыг сонгоод байгаа мó гэдгийг чи нэг өөрөөсөө асуугаад үзээрэй. За дараагийн тохиолдол би танарт тогтмол бус шагнал буюу донтох механизм гэдгийн тухай хэлж өгье гэж бодлоо. Би энэ донтох механизмыг нууц амраглал дээр танарт нэлээд ихээр тайлбарлаж байгаа тий. Энэ бол хамгийн аюултай хэсэг. Сэтгэл судлалд үүнийг intermittent reinforcement гэж нэрлэдэг байна. Тэр хүн заримдаа маш их анхаарал өгнө. Заримдаа бүр одоо эхнэр нөхрийн хяналтын доош ч юм уу байхгүй алга болох тохиолдол байдаг. Ингээд ирэхээр яах вэ? Хаяахан ховор ирдэг. Тийм болохоор зэрэг тэр хаяа олдож байгаа дулаахан хандлага нь чиний тархинд тийм шагналын системийн идэвхжүүлж эхэлдэг. Яг мөрөөдө тоглоом донтохтой ижил мэдрэмж төрүүлдэг гэж боддоо. Яг үндэ одоо би зоос хийвэл хой чухал уу гэж горьцсоор илүү их зоос хийж тэндээс холдож чадахгүй бүх мөнгө алддагтай л яг адилхан. Тэгвэл харилцаан дээр яах вэ? Тэр хүн хаяа нэг чамд мессеж бичнэ тийм ээ. Хаяа нэг чамд гинт дулаахан үг тийм ховорхон тохио уулзалтыг чамд өгöd байгаа. Үүгээрээ нөгөө л хожсон зоос шиг тийм донтох мэдрэмжийг чамд төрүүлээд байгаа байхгүй юу? Заримдаа тэр хүн чамтай уулзахгүй хүүтэн хүндий мэд байдлыг өгнө. Тэр үед нөгөө чиний тархич яах вэ? Донтцсон хүн нөгөө шагналаа хүлээж байгаа мэт. Улам их хүлээж донтолтж их болдог. Ингээ бодохоор энэ бол хайр биш байхгүй юу? Яг үндэ чиний тархины допамины тоглоом болоод явчихж байгаа. Эдгээр нь ингээд рационал сонголтоос илүү чиний далд ухамсарт явагдаад байдаг механизмууд гэж чи ойлгож болно. Энэ утгаараа хин нэгний нууц амраг болсноороо чи бол ерөөсөө муу хүн гэж бити өөрийгөө бодоорой. Харин чиний систем ингээд өөрийгөө хамгаалах ямар нэгэн механизмыг ажилуулж эхэлсэнтэй. Өөрөөр хэлбэл өөрт тийм дутуу байгаа үн цэнэ нөхөх аргыг л яг үндэ ийм арга замаар хайж байгаа хэрэг. Яг энийг чи ингээд бүрэн ойлгоод яагаад би хинээний нууц амраг болчихвоо гэдгээ олох үед чиний зөв шийдвэр аяндаа гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа шүү. За 2 дугаар хэсэгт би та нарт энэгшлийн онолын дагуу тайлбарлаж өгье гэж бодлоо л доо. Яг үнэндээ бид яагаад энэ хоосон буюу хизээ ирэх нь тодорхойгүй харилцаа руу тэмүүлээд үйдэх юм бэ гэдгийг би үгээр тайлбарлая. Ер нь сэтгэл судлалд энэгшлийн онол гэдгээр маш их хүүхэд байхдаа гаргаж байсан бага насны маань цуурай бидний насанд хүрсэн хойноо хайр дурлалын харилцаанд гаргадаг авирыг тодорхойлдгоо гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл одоо чиний дотор байгаа тэр бяцхан охин том болоод хин нэгний нууц амраг болох үедээ яг өнөө хүүхэд насандаа бий болгож байсан
тэр механизм буюу хамгаалтын механизмынхаа ямар дүрмээр тоглож байгааг одоо цөмөрөө хамтдаа ажиглацгаая. За энд бол хамгийн түрүүнд төгшүүрт ээнэгшил гэдгийг би ярих нь чухал баг. Энэ үед хүмүүс ихэвчлэн өөртөө би хангалттай эмэгтэй мөн үү? Би хангалттай хүн мөн үү гэдэг асуултыг тавьж эхэлдэг. Чамайг бага байхад чинь тийм ээ. Аав ээж чинь хоорондоо хэрэлддэг байна уу? Аав ээжийнхээ ингээд чи ямар нэгэн байдлаар анхаарлыг татахын тулд ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй болдог байсан. Аль эсвэл ингээд ээж аав ингээд хэрэлдээд харин тогтургүй үед заримдаа ингээд ямар хөл дээр боссон бэ гэдгийг ингээд хүн бүр бодож үзсмээр заримдаа маш халуун дотн харилцааг үзүүлдэг. Заримдаа бүр хоорондоо ч дуурхай байдлаа тийм хүүтэн харилцааг үзүүлдэг ээж аавууд байдаг штеп. Яг энэ үед чи маш төгшүүртэй хэв маягт өслөө гэж ярьж болно. Чи яг л нэг тийм далаад живж байгаа хүн ингээд нөгөө байнга аврах цагиргахыг ингэж хайж өөртөө баталгаа хайж байдагтай адилхан одоо бүр ингээд тэр хүний мессеж бичихгүй нэг хідэн цаг болоход л одоо яана тэр намайг тоохоо болцсон юм бах та. Би одоо ямар буруу зүйл хийчихвэ гэд ингээд өөрийгөө мэрч эхэлдэг. Тэгэхээр яг энийг яах вэ? Гэр бүлтэй хүний харилцаанд одоо ингээд уруулаад бодоод үзэх юм бол тэр хүн гэр бүлтэй учраас анханасаа л чамд ямар нэгэн байдлаар тийм боломжгүй тогтворгүй харилцааг дандаа үргэлж өгч эхэлж байгаа байхгүй юу? Гэтэл чиний доторх төгшүүртэй хэсэг юу ч хүлээж авдаг вэ гэхээр хэрвээ би тийм ээ тэр эмэгтэйгээс эсвэл тэр эрэгтэйгээс эхнэрээс нь нөхрөөс нь хангалттай үзэсгэлэнтэй байж чадах юм бол тэр хүний орхиод энэ над дээр ирчил таараа штэ гэж одоо тийм ээ өөрийгөө хуурсандаа чи ямар нэгэн байдлаар тэмцэл явуулж эхэлдэг. Тэгтэл яг үндэ энэ бол хайр биш ч байх тохиолдол зөндөө бий. Чиний бага насандаа нөгөө хизээж авч чадаагүй өөрийн нөгөө тогтмол хайрыг тэмцэлж олж авах гэсэн оролдлоготой холбоотой байх тохиолдол маш их байдаг. За тэгвэл энэгшлийн бас нэг онолоор би та нарт энийг тийм ээ төрлөөр тайлбарлаж гэх юм бол энэ одоо зайлсхийх энэгшилтэй хүмүүсийн хувьд энэ нь бас тийм асуудал үүсгээд эхэлт юм аа. За зайлсхийх энэгшилтэй хүмүүс гэж юу вэ гэхээр зарим хүмүүс багтаа ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлээд ээж даавдаа гарах үед ээж аав нь тэрнийг үл тоодог. Аль эсвэл хит их хяналттай байлгаад ингээд загнаад тийм ээ хилж буй үг одоо хийж буй үйлдэлийг нь хүртэл ингээд хянаад ийм орчинд өссөн хүмүүс яадаг вэ гэхээр хин нэгэнтэй хит их ойртохыг, итгэхийг би эрхчлөөг алдах эсвэл шархлах гэдэгтэй адилхан утгатай болгоод бодоод ойлгочихсон байдаг. Яг энэ үед яах вэ гэхээр нөгөө нэг одоо алтан торон дотор орсон шуухай шиг хин нэгэн чамд үнэхээр хайртай гэд ингээд бүх зүйлээ зориулаад эхлэхэр чи яах вэ? Чиний амьсгал боогдож байгаа мэт тэр мэдрэмжийг аваад бүр ингээд түнэс гараад цухтмаар тэр санагдаж эхэлнэ. Тэгэхээр гэр бүлтэй хүнтэй харилцаанд орно гэхээр гэр бүлтэй хүн хизээч чамтай бүрэн нэгдэхгүй тийм ээ. Хамт амьдрий, гэрлий гэж чамайг хизээч шахахгүй. Яг энэ утгаараа маш сонирхолтой чамд аюулгүй мэт тэр мэдрэмжийг өгч эхэлдэг. Чи түүнийг ингээд яг үндэ хайрлаад байгаа мэт боловч үндэ чи хизээж бүрэн ирэхгүй хүнийг сонгоснороо өөрийгөө жинхэнэ одоо тийм ээ хин нэгэнтэй бүр дотносох тийм одоо харилцаанаас хамгаалаад байгаа хэрэг болчдөг. За одоо тэгэхээр яг энийг нэг холбоод яриад бодоод үзье л да цөмөрөө. Хамгийн харамсалтай нь яг юм нөгөө төгшүүртэй энэгшилтэй эмэгтэйчүүд ихэвчлэн сэтгэл хөдлөлийн хувьд тийм ээ хаалттай буюу зайлсхийх энэгшилтэй эрчүүдэд соронц мэд татагдаж байдаг. Энийг бол нөгөө одоо хөөх ба зүхтах бүжиг буюу одоо нэг соронзонгийн эффект гэж хүртэл нэрлэдэг. Тэгтэл яах вэ? Нөгөө нэг нь чи намайг хайрлаач гэж араас нь хөөгд ахт нөгөөх нь үгүй би зайгаа барьмаар биш тэгээ зүхтаад байгаатай яг адилхан. Тэгэхээр гэр бүлтэй нөгөө хүний хувьд яах вэ? Гэр бүл нь яг энэ зай барих шалтгаан болоод өгчдөг байхгүй юу? Араас хөөж байгаа, түүнээс зүхтаж байгаа хоёрын дундах энэ хүчтэй сэтгэл хөдлөл бол ингээд хүмүүсийг энэ л гоё ахуй хайр юм да намайг ингэж их тогтлуулж байна шүү дээ гэдэг мэдрэмжтэй андуурагдаж эхэлдэг. Гэвч энэ бол ердөө л одоо хоёр биенийхээ сэтгэл зүйн шарахыг өдөөж буй хэрэг. Хайр биш шүү гэдгийг би маш олон одоо хэлэх шаардлагатай болдог. За тэгвэл одоо манай монголчуудын нийгмийн бүтэц ба 40 нэмэх буюу за цаашлаа 45 нэмэх 50 нэмэх насны эмэгтэйчүүдийн хувьд би эдэнд маань нэг тийм сонголтгүй сонголт ирчээд байна уу да гэдэг тийм одоо ажиглалт надад гарч ирсэн л дээ. Яагаад тэгэхээр надаас би хин нэгний нууц хамраг болчлоо гэж ирж байгаа хүмүүсийн
ихэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Яг энэ хүмүүс яах вэ гэхээр би яагаад заавал гэр бүлтэй хүнийг сонгоч вэ гэж өөрийгөө дэндүү их зэмлдэг байхгүй юу? Тэд өөрийгөө бүр буруутгадаг. Тэгтэл заримдаа энэ нь зөвхөн тухайн хүний сэтгэл зүйн асуудал биш байх ч тохиолдол байгаад байгаа. Би энийг өөрийнхөө амьдарч буй энэ Монголын нийгмийн бүтцээс шалтгаалсан тийм системийн дарамт байж болох юм гэдэг талаас нь би тайлбарлахыг хичээлээ. Яг үүндээ энэ дээр би ямар нэгэн судалгаа, баталгаа бол үндэ л олоогүй. Тэгэхдээ би өөрийн тийм ээ баталгаагүй энэ батлагдаагүй өөрийн туршлагаар би өөр дээрээ ирж би үйлчлүүлэгчдийн хүрээнд би энийг би хэлье гэж бодлоо л доо. Монголын статистикийг харуул яг үндэ тийм ээ 40-с дээш наснд хүнсний харилцаа алдагдаж эхэлдэг гэдэг тийм судалгаа байдаг юм байна л. Тэгэхээр энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө манай монгол эрчүүдийн амьдралын буруу хэв маяг, эрт нас баралт, архиталттай холбоотой осол аваар дээр нэмээд гадагшаа яваад хөдөлмөрлөх эрчүүд гэр бүлээ аврах ч юм уу гэр бүлээ тижээх гэсэн үднээс маш их гадагшаа явж хөдөлмөрлөх гэх мэт энэ урсгалаас шалтгаалаад ганц бие ээжүүдэд 40-с дээш насны ганц бие эмэгтэйчүүдэд гэрлэх боломжтой эрчүүдийн тоо эрс цөөрөд эхэлж байгаа. Энийг би ноднон нэг 50 нэмэх насны концерт хүлээн авалтанд очиж байхдаа бас харж байсан л да. Энэ дотор үнэндээ бараг 100 эмэгтэй тутмид нэг 10-аас 20 л эрэхтэй ногдохоор тийм харилцаа харагдаж байсан. Тэгээд яг тийм үед хүмүүс яадаг вэ гэхээр бидний нөгөө дотоодод байгаа систем айдас гэдэг маань биднийг хамгаалахын тулд ажиллаж эхэлж. Тэр нь юу вэ гэхээр за ер нь би ингээд гав ганцаар хөгшөрөх үү аль эсвэл энэ байгаа жоохон боломжоо ашиглаж эхэлэх үү? Тэр жоохон боломж нь юу ч байж болно. Нууц харилцаач байсан хамаагүй тийм ээ ашиглахыг хүсэж эхэлдэг. Тэгэхээр ийм нэг айдас дээр суурилсан сонголт руу эмэгтэйчүүд маань түлхэгдээд байна уу даа гэдэг тийм нэг ажиглалт надад бий болсон л доо. Тэгэхээр энэ хүмүүс өөрийнхөө үн цэнгүүд биш. Харин яг үндэ нөгөө эрэлт нийлэлт буюу зах зээлийн бодит хомсдол ингээд тухайн хүмүүсийг ийм шийдвэрт хүргээд байгаа юм уу даа гэдэг тийм надад ажиглалт гарч ирсэн. Энэ дээр та нар ямар бодолтой байна? Аль эсвэл тийм ээ энэ эсрэг бодолтой байна уу? Тэр талаар та нар чөлөөтэй надтай санал бодлоо хуваалцаж болно шүү заа. За хоёрдугаарт бидний дунд чимээгүй хэрнээ бий болчихсон хуйлууд байгаад байна уу даа гэж би ажигласан. Монголд яг үүндээ полигам буюу тийм ээ олон их нэртэй байхыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй. Тэгтэл амьдрал дээр үндэ хоёр дахь ихнэр аль эсвэл нууц амраг гэх мэт ойлголт үнэндээ маш их түгээмэл. Өөрөөр хэлбэл чимээгүй хүн хүлээн зөвшөөрөгч гэсэн байна уу даа гэдгийг би ажиглаад байгаа. Та нар зүгээр л нэг жишээ бодчих. Яг л энэ бол замын хөдөлгөөний дүрм шиг чимээгүй орж ирдэг гэж бодоорой. Хэдий бид нар тийм ээ улаан гэрлэр гарч болохгүй гэдэг тийм хууль дүрм байдаг ч гэсэн тийм машин яваагүй үед аль эсвэл бидэнд аюулгүй гэж бодсон үедээ бид цаа гайгүй л биш үү гэд гараад идэх тохиолдол байдаг. Тэгэхээр яг энэ үед яадаг вэ гэхээр бидэнд за өгсөн болтгол юм чинь ингээ тий ямар нэгэн байдлаар өөртөө аюулгүй бол энийг хийгээд аж болтгол юм биш үү гэсэн нэг тийм далд мессеж яваад идэг. Энийг бид яг үүндээ нийгмийн чимээг зөвшөөрөл гэж нэрлэдэг. Энэ нь яг би тийм ээ өөрийгөө үнэлэх хүндлэмжээ дараад нийгэм ийм л байгаа юм чинь өөрөөр хэлбэл тэрчүүдийн харьцаа ийм бага байна. Дээр нэмээд ганцаараа байснаас ийм л юм хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэж бодсондоо тэр хин нэгэн хоёрдугаарт байхаас өөр аргагүй гэдэг рационал тайлбарыг өөртөө өгөөд идэг. Яг юм нууц амраг эмэгтэйчүүдийн амнаас миний маш их сонсч байсан тайлбар бол энэ. Тэгэхээр чиний бага насны энэгшил төгшүүртэй тийм ээ энэгшил буюу энэ төрөлд хамаардаг нэгэн байсан бол яг энэ төрлийн хүмүүсийн шин чанар юу вэ гэхээр би заавал хин нэгэнтэй тэмцэж байж анхаарал халамжийг нь авах ёстой юм шүү гэсэн дүрмийн дагуу явагддаг байхгүй юу? Нийгмийн энэ цөөхөн эрчүүдийг би ямар нэгэн байдлаар олж авах ёстой гэсэн бодолтой хөтлөгдөөд яг энэ шархаа өдөөсөндөө хин нэгний нууц амраг болох боломж болоод байна уу даа гэдэг энэ байдал над дээр тийм ажиглагдсан шүү гэж би та нартай хэлье. За тэгвэл нэгэнт би нууц амраг болчихсон юм чинь би юу хийвэл дээрвэ гэж чи өөрөөсөө асууж байж магадгүй тийм ээ. Магадгүй чи өөрөөсөө бүр тийм ээ олон удаа би яагаад энэ байдалд орчих вэ гэж асууж өөрийгөөс хангалттай их ялалсан бах. Маш олон эмэгтэйчүүдийн үнийг хийдэг. Тэгэхээр ер нь үннийг хэлэхэд чиний өмнө дараах 3 зам байгаа. Тэрийг чи өөрөө ч гэсэн мэдчихэж байгаа.
Алийг нь чи хийсэн байсан. Чи өөрийнхөө сонголтыг л хийх болно. Би чамд энэ зам зөв, тэр зам буруу гэдэг юм ерөөсөө хэлэхгүй. За мэдээж нэгдүгээрт үргэлжлүүлэх зам гэж юм байна. Хэрв чи энэ харилцааг үргэлжлүүлэхээр шийдсэн бол өөртөө маш үнэнчээр толин байгаарай л гэж би чамд хэлье. Өөрөөр хэлбэл өөрийгөө үргэлж харж тайлдаж өөртөө ярьж байгаарай тийм ээ. Энэ бол яг л чи нэг хагархай эвдэрсэн завин дээр суугаад далай гатлах гад гарч байгаатай адилхан. Тийм л зүйл гэж бодоорой. Чиний зав хизээч бүрэн болохгүй ч магад. Ягд гэвэл тэр хизээ нэгэн цагт бүхний орхио чам дээр ирнэ гэсэн тэр эрэхтэй хизээч ирэхгүй. Өөрөөр хэлбэл чиний гойртлого биелэхгүй байх боломжтой шүү гэдгийг чи үргэлж бодолцоорой. Чиний залуу нас гэдэг бол хугацаа байдаг. Чи хизээ нэгэн цагт өөрийнхөө амьдралыг энэ чигээрээ өрөх үү аль эсвэл өөр болохгүй гэдгийг чи өөрөөсөө бас асуугаарай. За хоёр дахь зам бол энийг маш олон эмэгтэйчүүд хийдэг. Хэл хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл болцол тавьж эхэлдэг. Чи өөрийнхөө үн цэнийг нийгмийн энэ болохгүй байгаа ирчүүд ховорцсон байгаа нийгмийн бүтэц аль эсвэл бусдын тэр сонголтоор тодорхойлуулахаа зогсоох шийдвэрийг гаргаж болно. Би 2 дугаар игнэнд байхаас залхаж байна. Хин нэгний 2 дахь хүн байхаас үнэндээ залхаж байна. Хэрв чи намайг нэгт тавьж чадахгүй бол би яг үннийг хэлэхэд энэ байдлаасаа явхад бэлэн өөрөөр хэлбэл энэ суудлаасаа би бослоо шүү гэж хэлэх тийм зоригтой байгаасай гэж би эмэгтэйчүүдийг хүсдэг юм. Тэгэхээр чиний төгшүүртэй энэгшил яг энэ үгийг хэлэх үед аюулгүй энэгшил рүү шилжих тийм алхмыг хийдэн шүү. Чи өөртөө би тэмцэж байж хайрыг хүртэх ёстой гэж хэлдэг нэгэн байсан бол одоо чи өөртөө би зүгээр л байгаагаараа хайрлагдах эрэгтэй хүн шүү дээ гэж хэлснээрээ чи яг энэ хэл хэмжээ хязгаарыг тавьж байгаа хэрэг болтын шүү. За 3 дахь зам юу байх вэ гэхээр чи энэ бүхнийг орхиод шинээр эхлэх буюу өмнөөс гарах зам гэдгийг сонгож болно. Хэдийгээр энэ маш хэцүү мэт боловч хамгийн их эрхчлөөг өгдөг зам гэдгийг би та нарт хэлэхэд таатай байна. Чи өөрийгөө хүлчихсэн байсан тэр гинжиг өөрөө тайлж байгаатай л адил гэж бод. Магадгүй нийгэмд чиний ханижил болох аль эсвэл сонголт итгэлийг чинь хүлээх тийм боломжтой ганц бие ирчүүд цөөн байж болох юм л да. Тэгэхдээ чи өөрийгөө хоёр дагч байх хувь тавиланд бити их удаанаар хүлээсээ цойжлосод. Чи ганцаараа байхдаа ч гэсэн өөртөө бүтэн өөртөө хангалттай хайрлагдсан нэгэн болж чадна шүү гэдгийг би чамд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр би чамд ямар нэгэн чи энэ бол зөв, энэ буруу шүү гэдэг дүгнэлтийг тулгахыг хүсэхгүй байна. Чи ямар ч шийдвэр гаргах байсан чи өөрөөрөө л шийдээрэй. Тэр шийдвэр чамайг чиний дотоод амар амгалан дээр суурилсандаа гараасай гэж би хүсэж байна. Чи хайрыг заавал тэмцэж олж авдаг зүйл биш. Харин өөртөө өгч эхэлдэг зүйл гэдгийг санаасай хэмээн би хүсэж байна. Хэрвээ чи энэ дугаараас эргэцүүлэн бодох ганцхан зүйлийг өөртөө авч үлдэж өөрийгөө болон бусдыг инэрэн хайрлах сэтгэлээр ойлгож чадсан бол миний зорилго биелж байна тэр. Чи өөрөөрөө байх зоригийг алхам алхмаар олж чадна.